Байгалийн ухааны туршилт хэрэглэгдэх үнийг оновчтой бэлтгэж, шинжилэн судлах арга барилыг төлөвшүүлэх арга зүйн модуль Хүн ба байгал 5 дугаар анги хөшүүрэг ба хэлбэр механизм. Надад тулах цэг өг. Тэгвэл би дэлхийг өргөн хэмээн эртний грекийн нэрт эрдэмтэн, математикч, одон орон судлаач, философч Архимед хэлсэн байдаг. Архимед үгээр хөшүүргийн тэнцвэрийн зүй тогтолыг нээсэн юм. Архимед нь манай эртний өмнөх 287-оос 212 оны үед амьдарч байсан. Хөшүүрэг, тулгуур, хүчээр үйлчлэгцэг зайнаас хамаарч хүчийг ихсгэж, басгаж болохыг Архимед тодорхойлсон байдаг. Хүнд ачаа буюу хүнд бие хаана байх, тулгуур хаана байрлах, хаана дарах, өөрөөр хэлбэл хүчээр үйлчлэгцэг хаана байх зэргээс хамаарч хүнд ачааг, хүнд биеийг хэлбэр аргаар өргөж болно. Энд үйлчлэлийн цэг нь хадаас байна. Өөрөөр хэлбэл ачаа нь бол хадаас байна. Хөшүүрэг нь хадаас сугалагч буюу алах байна. Хүнд биеийг өргөхдөө дарах цэг буюу хүчээр үйлчлэх цэгийг тулах цэгээс холдуулах тусам хүнд бие буюу хүнд ачааг өргөхөд амархан байна. Үйлчлэлийн цэг буюу хүнд ачаа, хүнд биеийг тулах цэгт ойртуулах тусам хүнд ачаа, хүнд биеийг өргөхөд хялбар байна. Тулах цэгийг хүчээр үйлчлэх цэгээс холдуулж, үйлчлэлийн цэгт буюу хүнд ачаа, хүнд биед ойртуулах тусам хүнд биеийг, хүнд ачааг өргөхөд амар байна. Өөрөөр хэлбэл одоо энд хүчээр үйлчлэх цэг буюу дарах цэгийг тулгуураас холдуулах тутам хүнд ачааг өргөхөд хялбар байдаг гэсэн онолыг Архимед тодорхойлсон байна.